За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Нүшин талбартай дахин нэг бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. За өнөөдөр би ямар бичлэг хийхээр шийдсэн бэ гэхээр энд орж ирсэн хүмүүсийн ихэнх нь яг хүмүүсийн хийчихсэн нүшин айгуу гоё астарик тэмцээдүүдийг харангуйтаа ямар гоё хүн болгон нүшин хийгээд энэ тэгвэл би ч гэсэн нүшин хий гэж бодоод нүшний энэ том талаад яг альнаас нь хэлхээ мэдэхгүй гацчихсан байгаа байх гэдэгт бол итгэлтэй байна. Яагаад гэх юм бол би ч гэсэн яг тийм байсан. Би яг хамгийн анх 2 жилийн өмнө яг нүшнийг эхлэх гэж оролдоод тэгээд тэр үед бол яг монгол хэл дээрс тэр англи хэл дээрс тэр яг нөөшнийг олигтой тайлбарлчихсан тиймэрхүү бичлэгүүд юусэн байгаагүй. Тэгээд яг ингээд YouTube-ээс янз бүрийн бичлэг үзээд хайж явж байгаад яг иймэрхүү бичлэг олоод тэгээд энэ бичлэг надад айгүйх тусалж байсан. Тэгэнгუთ би яг тийм өөрийнхөө хамгийн энгийн яг дашбордыг байгуулад тэрийг 1 жил орчим хөтөлж явж байгаад яг та бүхэн одоо үзүүлэх гэж байгаа энэ дашборд гэсэн үг. Тэгээд яг сүүлийн 1 жилээс л нөөшнийг бүрэн сураад яг бүх юмнийг ингэж ашиглаж эхэлсэн гэж бол боддог. Яагаад гэх юм бол Notion хэцүү бол биш гэхдээ ер нь бол төвөгтэй database, формула гэх ер нь янз бүрийн юм байдаг. Тэгээд энийг сурахад бол надад маш их цаг, маш их бичлэг үзэх шаардлагатай болсон. Тэгээд зөндөө олон хичээлүүдээс үзэх шаардлагатай болсон. Тэгэж гэмээ ерөнхийдөө Notion-ыг ингэж бүрэн ойлгож иймэрхүү юм байт юм байна да гэж ойлгож эхэлсэн байдаг юм аа. Тэгээд та бүхэн яг бодож магадгүй тэгвэл Notion юм хэцүү юм бол яагаад ингэж хүмүүс Notion хэрэглэх гээд юм бэ гэд. Ер нь бол Notion гэдэг юм болохоор Google календар, Excel, өөр тэмдэглэлийн дэвтэр юу гэдэг энэ бүх платформыг бүгднийг нийлүүлээд нэг платформ дээр ингээ хийчихсэн. Айгүй уян хатан том юм аппликейшн байгаа. Одоо жишээ нь бид нар төлөвлөгөөний аппликейшнийг ингээ харах юм бол аппликейшны цаанаас нь ингээ өгсөн интерфейс дээр л бид нар ажиллах боломжтой байдаг шүү дээ. Тэнгууд Notion дээр болоод ирэхээр бид нар өөрсдийнхөө төлөвлөгөөг ингээ бүр хүснээрээ хийж болдог. Хүснээрээ өөрийнхөө астарик оруулж болдог. Одоо Ghibli астарик гэнэ зөндөө олон астарикуд байдаг. Хүснээрээ өөрийгөө илэрхийлэх тийм гоё ертөнцийг бүтээж болдгоор аюул том даваа талтай. Тэгэнгүүтээ бүх зүйлүүдээ ингээд нэг платформ дээр багтааж болно гэдэг санаа бол надад аюул гой санагддаг. Тэгээ Notion дээр зүйлүүд аюул гой апдейтүүд хийгээд ганцхан хүмүүс ч гэлгүй хатан байгууллагууд хүртэл ингээд хамтдаа ашиглаж болдог болчихсон. Дээрээс нь бүр Notion-гоор дамжуулаад вебсайт хүртэл кодгүйгээр бүр ямар ч мөнгө төлөхгүйгээр хийдэг болчихсон. Ийм гой том софтверыг бол хүн болгон хэрэглээсэй гэж бол би хүсдэг. Тийм ч учраас надад гимжлэгээ та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Түрүүнд бүр цэнцлэн болоод ирэхээр та бүхэн яг одоо миний та бүхэнд харуулах гэж байгаа шиг энгийнээр Notion хөтлөөд явж болно. Эсвэл яг над чиг бүх амьдралаа ингэж Notion дээр төлөвлөөд Notion-ыг ингэж гүнзгийрүүл сурмаар байх юм бол өөрийнхөө Notion master class-аа болол ланч хийсэн байгаа. Тийм учраас та бүхэн дотлын description хэсэг дээрээс миний Notion хичээлийг бол авч болно. Энэ хичээл маань болохоор ямар хичээл гэхээр бүр анхан шатнаас Notion-гөө бүр татаж авахаас эхлээд агсан шат хүртэл юм хичээл байгаа. Түүн дээр нэмээд дан ганц ингэ хичээл үзүүлээд та бүхнийг орхичихгүй өөрийнхөө дашбордоо бүтээсний дараа би ингэ ганцаарчсан зөвлөгөө өгөх боломжтой ийм хичээл байгаа шүү. Тийм учраас Notion-ыг бүрэн ашиглаж сурах, Notion дээр амьдралаа төлөвлөе гэсэн хүмүүс байх юм бол дотлын description дээр байгаа линкээр бүртгүүлээрэй. За надад бол хатархээр энэ бэлдчихсэн юм таймер байна. Энэ болохоор 10 минут гэж тохируулчихсан. Тэгээд үлээ нэг эхлүүлээд бичлэг рүүгээ харцгаая. Notion таад бодох юм бол ерөөсөө ингэ нэг том хуудас гэж бодож олон дотор ингэ хүссэн болгоно хийж болдог. Дээрээс нь хуурцсан дотор дахиад ингэ салбар хуудасууд бий болгож болдог. Яг нөгөө нэг вебсайт руу орох юм бол нэг төвчлөр дээр дараад өөр пэйж рүү шилждэг шүү дээ. Яг ер нь тиймэрхүү гэжтэй ойлгож болно. Тэгээ Notion руу орох юм бол та дээг юм хоосон хуудас өгтөн. Тэгээ бүгдээрээ эндээ гарчиг өгцгөөе. Announce dashboard гэд нэрлэлчээ. Тэгээ хэдүүл эндээ icon өгж болно. За хэдүүл ямар icon өгвөл би болохоор жоохон ямар icon өгвөл хүрх юм бэ гэхээр icon хайж аваа барыг хамгийн цаа яач юм шүү. Одоо энэ одны гарны icon айгуу таалагдлаад энийг өгчээ. Тэгээд би болохоор бас бэлтгэлтэй байх үүднээс бахан зураг татчихсан байгаа эндээ зориулаад энэ зургнуудаас хэдүүлээ экранд өгч. Надад энэ цонхны зураг айгуу таалагддаг. Тийм учраас цонхны зураг өгчээ. Нэг тийм гоё илүү алсын бараг ширтэж байгаа юм шиг илүү том Notion маань арай том ч юм шиг тийм гоё мэдрэмж өгдөг. Тийм болохоор энэ цонхны зургийг өгчээ таад бол хүссэн зураг өгч болно. Доотлолт нь болохоор би яах туртай гэхээр хэдүүлээ слаш дарах юм бол Notion-ээр гарч ирдэг ерөнхийдөө бүхэл түүлүүд буюу хэрэгслүүд бол биднэрт харагдана. Энэ дээр code гэж бичих юм бол code бичиж болно. Тэгээ code гэдэг маань болохоор хүний хэлсэн үг ч юм уу дуртай ашиглалээ боломжийг бичиж болно гэсэн. Би болохоор ингэж бичгээс илүүтэйгээр яаж code бичгийг хүсдэг вэ гэхээр call out дээр code бичвэл гоё санагддаг. Call out гэдэг маань болохоор энэ дөрвөлжин тэгээд уртлынх нь emoji гэдэлээс солих болно. Ямар эможигаар солих вэ гэхээр харцгаая. Ямар юм за энэ Olivia эможигаар солих юм уу? Тэгээд өнгийн болохоор хэдүүлээ gray болгочих гэх юм бол илүү зэрэг харагдах. Тэгээд энэ ч болохоор үлээ what
nice day гэдэг. What a nice day. Тэгээд хойд бол дуртай ишлэлээ бодчихж болно. Motivational мотивац өгөх юм гоё юмудаа бичиж болно. Тэгээд нэг гоё улаан гөрөвчийг тийгээд энэ л тэгэхээр хэдүүлэнгийнх нь юу болчихно гэсэн. Тэгээд дараа нь хэдүүлээ яаж болох вэ гэхээр Notion хэдүүлээ full fit гэх юм бол бүртэн ингээд томоор энэ ашиглаж болно гэсэн. Одоо сая болоод тэр жижигэн байсан шүү дээ тий. Одоо болохоор юм томоор ашиглаж болно гэсэн. Тэгээд хэдүүлээ энэ нэр болоод ирэхээр database хин database гэдэг нь болохоор маш олон дэвтэрнүүдийн цуглуулга гэж ойлгож байна. Notion маань л ирэхээр өөрөө дэвтэр. Тэгмэд бид нэр тэгэхээр database гэх юм бол дотор нь дахиад нэг зөндөө олон дэвтэрнүүдийг хадгалдаг юм номын сан шиг юм гэж ойлгож болно. Тэгээд л gallery view буюу галерейгаар харж болдог юм database бүтээчихье. Тэгээд энэ дээр болоод ирэхээр хэдүүлээ зорилгоудаа бичнэ. Жишээ нь шинэ хоббитай болох. Анарт анги монголоор удаан шүрдэг гэжсэн байц. Тэгээ би эндээ болоод ирэхээр өөрийнхөө авчихсан байсан юмудаас ясныг юу авчих вэ? Надад болоод ирэхээр эндээ за энэ болохоор шинэ хоббитай болох гэдэг зураг маань байна. Тэгээд л энийг оруулчихъя. Өөр хэдүүлээ юу мөрөөдлийнхөө самбарт оруулах вэ гэхээр шинэ том мөрөөдөлтэй гоё шинэ байр авах байж болно. Хэдүүлээ энийг бас cover хийгээд tree низэрхэн өөр ямар хобби ямар юу ажиллахыг дасгал хөдөлгөөн хийх. Байж болно. Өөр аялах. Гэх мэтчлэнгээр ямар ч техник хэлж хоббинууд оруулчих. Тэгээд яаж болох вэ гэхээр бид нар энэ юугаа галерейгаа болохоор cover-оор нь харж болно. Тэгэхээр page cover дээр нь харах юм бол бидний саяны харуулсан бүдэр ингэж cover-оор харагдана гэсэн хэрэг амар хөөрхөн харагдаж байгаа зү тийм. Тэгээ би ямар ч хамаагүй нэг aesthetic image оруулчихъя гэж бодлоо. Тэгээ хэдүүлээ юу нэмж болох вэ гэхээр зураг нэмж болно. Тэгээ зураг нэмэхдээ хэдүүлээ дээрээс ямар ч хамаагүй нэг хөөрхөн code би авчихсан байсан. All of your planes энэ зургийг хэдүүлээ чуж болно. Хэдүүлээ энэ зүүн талд нь явчихъя. Нэг болохоор юу нэ англиар бичнэ гэжсэн чинь монголоор биччихлээ. За ингээд ячна. Хэдүүлээ нэгээ тохируулаад ингээд ингээд нэг тийм меню маягийн бичиж тэгээ хэдүүлээ ямар меню хийх вэ гэхээр энийг H2 гэх юм бол ерөнхийдөө гарчих гэсэн үг. Хэдүүлээ H2 хүчгүй H3-аар бичсэн ч юм зүгээр юм шиг санагдлаа. Меню гэж үгж болно. Тэгээ хэдүүлээ 3 зураас бичих юм бол бид нарт юм divider буюу юм гарч ирэн хэдүүлээ энэ дээр юу хийж болох вэ гэхээр сургууль өөр ажил бүхэн ер нь дадал гэх мэтчлэн өөрөө химээр байгаа бохооцоо ерөнхийдөө хийж болно. Өөр тэмдэглэл гэх мэтчлэн хуудсуудыг бихнээлж хийжээ. Тэгээ бүгднгийн turn into page гэх юм бол эдгээр нь бас хуудас болчихно гэсэн. Тэгээ би бас ямар байгаа вэ гэхээр бүгднгийн идэвхжүүлээд нэрт icon өгчэй гэж бодлоо. Change icon гингуудаа надад нөгөө нэг цочсон icon-ууд байгаа. Надад бол бас ингээд өөрийн гэсэн aesthetic юу бий болох гэж байгаа бол icon ч гэсэн яг тэр aesthetic-тэйгээ тааруулаад оруулчих хөрхөн мэддэг тэгээд энэ номыг хэдүүлээ бүгд рүү оруулчих. Тэгэхээр эрэг бүгднгийн шууд яач болдоггүй билүү. Тэгээд энэ нэгээр болдог.
гэх мэдчлэнгээр хэдүүлээ оруулах болно. За өөр хэдүүл юу гэж болох вэ гэхээр 7 хоногийн төлөвлөгөө очиж болно. Жишээ нь би энэ чи болохоор 7 хоногийн энэ дээр хэдүүлээ H3-аар бичиж. Төлөвлөгөөгээд ийгээд атлын түрүүний зураасаа бичээд тэгээд хэдүүлээ яаж болох вэ гэхээр call out бичиж болно. Тэгээд энийг даваа turn into color shading brown болгоод энийг хэдүүлээ remove хийчихье. Тэгээд duplicate гэх мэдчлэнгээр бид нарт өдрүүд байна. Энэ цаг маань нэг мар лог бүрүү басан гэх мэдчлэнгээр хэдүүлээ хийчихэж болно. Тэгэнгүүтээ би ямар аа гэхээр эднэрийг ингэж харалтаанд тавьчихвал одоо их хөөрхөн юм гэх мэдчлэнгээр хэдүүлээ яаж болох вэ гэхээр энэ чинь төдөө хийж болно. To-do list гэх мэдчлэнгээр ингээд to-do list-ийг хийчих болно. Доотлолт нь бас би юу хиймээр байгаа вэ гэхээр calendar view Notion-ээр цаанаас нэг календар байдаг. Тэгээ хэдүүлээ төлөвлөгөөгөө энэ хийчих болно. Сарын төлөвлөгөөгөө. За 10 секунд болтлоо. Энд ч болоод ирэхээр жишээ нь найзын төрсөн өдөр их мэдчлэнгээр хэдүүлээ хийж болно. За ингээд миний дашборд бол ерөнхийдөө админ маань дуусчихсан байна. Админтийн дотор бол ингээд дашбордоо эхлүүлж болно. Миний дашборд бол ерөнхийдөө нэлийн хөөрхөн болсон гэж бол би хувьдаа бодож байна. За ямар ч тач нэрээ өгчихсөн. Хэдүүлээ бидний юу маань сайн орж ирэх багш нөгөө нэг интернет код бахад хийчихсэн байсан. Ямар ч тач ингээд cover өгчихсөн, гарчгаа өгчихсөн, тэгээ icon өгчихсөн. Тэгээд мэдээж зорилгоо өгчихнэ. Тэгээд шинэ хоббитой болох шинэ байр хавцгал хийх гэмэд чинь та бүхэн ингээд зорилгоо хамгийн дөрөв нэг гоё vision board маягаар ашиглаж болно. Тэгээд өөрийнхөө зүүн талд болохоор меню болон ингээд зургуудаа өгчихсэн. Меню рүүгээ та ингээд орох юм бол өөрсдийнх хүмүүс тэр тус тусын одоо сургуультай зориулсан дашбордоор ч юм уу тус тусын хуудсыг нь бас ингээд чимэглэж болно. 7 хоногийн төлөвлөгөөгөө бас ингээд төдүүгээр нь шууд ингэж оруулаад хамгийн хөрхэн төдөө ингээд чеклэх юм бол дээрээс нь ингээд зурагцдаг. Тэгээд энэ айгүй хөөрхөн. Тэгээд таашаага сарын төлөвлөгөөгөө бас ингээд оруулах болно. Заавал ингээд хүмүүс их шиг тийм амар бүр ингээл датабейсийг амар ашиглаад тийм юм заавал хийх гэдэг шаардлагагүй энгийн төлөвлөгөө ч гэсэндээ бол бүтдэг. Тэгээд би танарт хэлжсэн шиг нөгөө нэг яг ийм энгийнийг хийгээд бараг жил ингээд тэрүүгээр амьдчихсан ингээд ярьжсэн. Танаар ч гэсэн ингээд тас болох байх гэж бодлоо. Хэрвээ та бүхэн дөнгөж нөөч эхэлж явах юм бол айгуу тийм хүмүүсийн хийчихсэн ингээд бүтэн гоё том темплейтүүдийг хараад бити тэгээд шууд урайх гэж оролдоорой. Баг-багаар оролдоо. Нэг шинэ хуудас үсгээд, нэг to-do list үсгээд баг-багаар ороорой. Хөө болвол ингээд гинт ингээд орчих юм бол айгу их одоо тэнцш database, тэнцш формула гэж айгу юм дотор төөрөл айгу хэцүү байх болно. Дээрээс нь бас та энэ хоббийн дотроо бас ингээд дахиад to-do list хийгээд энийхээ одоо зорилгодоо хүрэх алхмуудаа бас дотор ингээд нөлөөж болно. Яагаад гэх юм бол талраач нь бас тусдаа хуудас гэсэн үг би танарт хэлжээсэн шүү дээ. Маш олон тэмдэглэлийн нэвтрүүдийг барьдаг юм болохоор database гэдэг. Тийм учраас энэ маань болохоор тусдаа хуудас учраас дотор нь бас дахиад юмнууд бас бичиж болно шүү. Тэгэхээр хүснээрээ бас ингэж ашиглаж болно. Гэх мэдчлэнгээр бас өөрийнхөө анхныхаа хуудсыг бас нээгээд үзээрэй. Хэрвээ та бүхэн Notion-ыг бүр ингээ агсан шат хүртэл сураад бүх юм Notion-ээр төлөвлөдөг болмоор байх юм бол Bottle Inscriptions дээр байгаа master class бүртгүүлээрэй гэж хүсье. Тэгээд бичлэгийн маань хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.